Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн нөхцөлд хяналт тавьж судалгаа хийх үндсэн чиг үүрэгтэй хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төвийн хамт олон өнгөрсөн өдрүүдэд Орос улбаны улсын Улаан Уд хотыг зорж ихтгэл тамбад мөргөн байгаль нуураар аяллаа. Аяллаа хүрээнд тус төвийн зарим ажилчид салбарын сайдын тушаалаар төрийн дэд одон медалаар ингэрэмлэлээ. Тус төвийн удирдлагууд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлаж олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсээ байгаль нуурын иргэдээр шагналыг нь гартуулсан юм а. Шагнал авсан хүмүүсийн дунд тус байгууллагад 30 гаруй жил ажилласан шилдэг ажилчид сонгоо байлаа. Хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн сайдаас тухайн байгууллагыг бол маш сайн үнэлгээтэйгээр, үнэлгээтэйгээр 100% үнэлгээтэйгээр одоо үнэлсэн. Тэгээ өнөөдөр бид бас байгууллага хамт олонноороо байгаль нуурынхаа иргэдээр ирчээд энэ одоо шагналан байгууллагын ажлыг дүгнж байгаа. Манай байгууллага бас энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээр энэ ажилтан албан хаагчдын энэ далайд байгаль нуурын аялалд нэг хамт олонноороо чөлөөт зав зүгийг одоо идэвхтэй өнгөрөөж тийм ээ амралтынхаа өдрүүдээр энэ аяллыг сахин байгуулад явж байгаа. За би эрүүл мэндийн салбарт 34 дахь жилдээ ажиллаж байна. За манай байгууллага хамт олон энэ байгаль далайн аялалд явж энэ байгаль далайхаа иргэдээр ирж шагнал авсандаа маш их баяртай байна. Хөдөлмөрийн яамны тэргүүн авлаа. Энэ ташрамд хамт олондоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан нийт хамт олондоо маш их баярлалаа илэрхийлье. Төвний дотроос хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төвийн хамт олондоо баярлалаа илэрхийлье. Одоо баярынхаа амралтыг байгаль далай дээр өнгөрүүлж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Түүнчлэн одоо байгаль далайн иргэдээрээс байгаль далайн энэ сайхан байгальд би энэ хүү шагналаа хүлээж авсандаа